皆さんこんにちは。 BTV モンゴル支局のセンデスレンです。今回私はちょっとクールな格好をしてみましたがいかがですか？今日なぜこんな格好をしているかというと、今から会う人たちにちょっとふさわしいかなと思ったからです。今回の番組ではモンゴルのモトスポーツが好きな人たちについてご紹介したいと思います。モンゴルではさまざまなバイクが好きなさまざまな種類のグループがありますが、今回の番組ではチョッパーというバイクが好きな人たちについてご紹介したいと思います。どんなグループがあるのか、どんな活動されているのか、チョッパーというバイクの魅力は何なのか、今回の番組でご紹介したいと思います。それではどうぞご覧ください。こちらのクラブについて教えてください。いつ設立されたんですか？今メンバーは何人ぐらいいますか？За манай клуб бол яг ер нь бол нэг 10 гаруй жилийн түүхтэй клуб, Монголын хамгийн анхны чопрын клуб байгаа. Ууган клуб. Одоогийн байдлаар манай клуб маань бол яг албан ёсны нэг 60 гишүүнтэй. За дэмжих гишүүдтэйгээ ингээд яах юм бол 200 гаруй гишүүнтэй. 몽골은 초파兄弟 클럽의 특징은何でしょうか? Энэ 18-аас хамгийн одоо манай настай 58 настай хүмүүс мотоцикл ундаг. Цуг аялдаа явна, зундаа бид чинь. Бид чинь хамгийн гол зүгээр нэг ингэж мотоцикл унаад нийлээл нэг хөдөө ингэ яваад нэг цаг өнгөрөх биш. Энд чинь хамгийн гол нь нийлээд Монгол орныхоо байгалыг нэг нэгэндээ сурчлах, хамгийн гол нь очиод байгалаа хамгаалах те. Одоо бид чинь манай клуб чинь одоо хавар ингэ янз бүрийн галт төмөр ямар нэг юм босоод одоо клубээрээ очиж тусалдаг. Гол янз бүрийн цэвэрлэгэн дээр очиж идэг гихчээний ингээд олон бас зүй юм хийж явдаг. Мөн дээрээс нь одоо нийгмийн эмзэг бүлэг гэж байдаг тийм ээ. Бас нэг жоохон ядруухан ч байдаг юм уу, тийм алс хол байдаг хүмүүст очиж хүүхдийн тоглоомч байдаг юм уу те. Уншицсан номоо ч юм уу ингээд бөөндөө аваачаад гоё тарааж өгөх жишээ нь ингээд ихэд дандаа тиймхүү сайн үйлийг хийж идэг ихтэй цугулж явдаг. 2015 оноос хойш олон улсын мотоциклийн ийм мотопарад одоо зохион байгуулах ажлыг яг амжилттайгаар сууж энэ жил 5 дахь жилдээ зохицсон байгаа. Энэ юу гэхээр одоо зөвхөн Монголд биш, Төв Азийн хамгийн том мотоциклийн одоо наадам болох том зорилттой. Энэ зорилт маань бол нэлээд амжилттай яваа. Яагаад гэхээр өнгөрсөн жилийн хувьд гэхэд Оросын холбооны усаас 200 гаруй мотоцикл ирсэн. Хятад улс одоо Шанхай, Хонконг те өмнөд их цадаас хүртэл ингээд ирээд нийт ингээд Нөднгийн 2019 оны талын дэлхийн парадд 800 гаруй мотоцикл явсан. Энэ тоог ингээд үнслээд бодонгууд бол Азитай бол нэлийн том мотоциклийн наадамд ордог юм билээ.ロードキャプテンをしているんだというふうに聞きましたが、ロードキャプテンというのは何でしょうか? Би өнөөдөр Монголын Chopers мото клубын род капитан гэж явдаг. Род капитан өөрөө зам дээр хөдөлгөөнд орж байгаа бүх мотоциклүүдийн аюулгүй байдлыг хариуцсан. Энэ хүмүүсийн нөгөө цуваа чагсаалын зохион байгуулсан. Хэн урдаа арга туршлагатайгаас эхлээд туршлага муутай хүмүүсээ дундаа хаана хэн дагуулж явах. Энэ бүгдийг зохион байгуулж байгаа ажилтдаг. このチョッパーの魅力は何でしょうか? どういうところに惹かれたんですか? Энэ мотоциклийн өөрийнх нь дууралт зөвхөн юм цусны адреналиныг маш их өсгөж өгдөг. Тэгээд энд маш их доорлоо.
чинь унтчих таа энэ мотоциклыг бодож байгаа юм байна. Угаасаа энэ мотоцикл өөрөө их үзэгсэлтэй унаа явж байгаа. Дээр нь маш их хэрэгжүүлэг мэдэрдэг. Тийм учраас би энэ мотоцикл нэг үзэгсэлтэйгээр оролцсон юм аа.こちらにはたくさんのバイクがあるんですけど、いろんな種類があるみたいですけど、どういうバイクなのか特徴などについて教えてください。 Энэ мотоциклын хувьд болохоор American Chopper гэж байгаа. Энэ мотоциклыг MGG гэдэг яг энэ Chopper, American Chopper гэдэг ийм краш байдаг. Өөр кастом маягаар ийм том аяг тавтаа тэгээ гоёмсог байдлаар ингэж янзлж ийм болсон. Энэ мотоциклүүд Harley Davidson Softail Heritage гэдэг зав. Softail нь өөрөө Heritage Deluxe гэж хоёр зав гаргадаг. Энэ Heritage нь өөрийн яг үйлдвэрийн стандарт байдлаа бас өөрчлөгдсөн, кастом хийгдсэн. Нөрөөлөлтөө энэ дандаа өөрчлөгдөж ингэ томорж өөрийнхөө биеийн хэмжээнд өөрчлөгдсөн. Энэ одоо хөлийн тавиур гэдэг кастом маягаар ийм том аяг тавтаа тэгээ гоёмсог байдлаар ингэж янзлж ийм болсон. Тэгээд яг өөртөө хамгийн гоё таатай нөхцөлийг бүрдүүлж өөрчлөлт оруулдаг байхгүй. Яг стандарт болохоор хүн болгонд биеийн хэмжээнээс өсөлтөөр хөлийн тавилтаас таадах учраас хүмүүс яг өөрийнхөө биеийг их гоё тавтаа болгохын тулд энэ өөрчлөлтүүдийг юм агуулдаг. Дээрээс нь аюулгүй байдлын талаас ганган гоёмсог байх үүднээс энэ бүхний тоноглолуудыг дэмжиж тавьж дандаа тоноглож өгдөг.チョッパー乗ってる人たち見るとすごくかっこいい部分もあってまたちょっと可愛い部分もあるんですけど、もちろん皆さんみんなでこうツーリングするのを楽しいとは思うんですけど、また皆さんに伝えたいメッセージなどもあるのでしょうか。 За Монголын хувьд өвлийн үйлрэл маш хүүтэн болдог тийм хасах 40 градус хүрнэ, цас орно, зам маш халтаргаатай гулгаатай бол тийм учраас бид нар мотоцикл явж нөхцөлгүй болдог. Тэгээд өвлийн 3-4 сар мотоцикл унахгүй байжгаад хавар 3 сард анх мотоцикл одоо унж эхэлнэ. Тэр үедээ бид нар яг яагаад гэхэлэр нөгөө жолооч нар байна өвөл нь ингээд мотоцикл байхгүй болсон. Байнгын мотоциклтэй чинь гадны орон шиг тийм улиралтай ус биш учраас одоо яг хавар мотоциклүүд бөөндөө гарч ирэхдээ нэг тийм хүмүүст нэг юм одоо мессеж өгөхөөр тийм ээ. За энэ мотоцикл гараад ирсэн байх шүү. Болгоомжтой явах нь шүү. Одоо бид нар ч гэсэн ингээд дулаан гутал одоо байрны дунд хүүхдүүд дугуунаад эхэлдэгтэй адилхан болгоомжтой явах болохгүй гэдэг шиг тийм одоо сэрэмжийг өгөх үүднээс бөөндөө гарч ингэж парад хийж баяраа болгож явж уламжлуулсаар ирсэн байна. Сэрэ дэва こちらで新メンバーの田村さんに話を聞いてみたいと思います。よろしくお願いします。田村さんはどういうきっかけでチョッパーが好きになったんですか。チョッパーの魅力というのは田村さんにとって何でしょうか。 2016 оноос хойш яг одоо 4-р жилдээ Chopper юм чинь. Тэр зураач юм болохоор Chopper одоо зураач урлагийнхан артистууд ирэхдээ тийм Chopper төлөв хэвчээ сонирхолтой байдаг. Тэр үүднээсээ Chopper унж их нэг завгүй ажилтгийнхаа хажуугаар өөрсдийнхөө стрессийг тайлбарлаж тэгээ бас хобби болгож олуулаа нээлж Chopper унж ирсэн.
これからの目的や夢は何でしょうか。Одоо гадны оронд бол 60 гартлаа дааш хүртэл сахлаа оргуулах хөшөө хэмжлэдэг. Моциклийн хувьд бол зөвлөг хөшөөтэй дийж хилээд моциклыг даахгүй болчихлоо гэсэн моциклоо хөшөө бууралцлаа. Тэгтээ тэр болчихлоо мэдээж сайхан нэг би одоо залуу хүний байга байдлаа хадгалах нь зорилго болдог. Бүцийг онж өгөөд харгалаа ялхаж их тэр моцикл хийж чаддаг. Ямар нэг кул гоё өвөө болоод хөвшрөөд моциклоо унаад явах одоо ганц амьдарч байгаа зорилго мэдээж хажуугаар нь ажил төрөл, хувийн холбоо, тамирчид бүх юм авч явах маш том зорилготой амьдардаг те.これからの目標、目的は何でしょうか。 Тэгэхээр яг манай клубийн хувьд бол Монголдоо энэ анхны одоо ууган одоо энэ чопрын клуб гэдгээр бас үргэлж бас нэг аль болох манлайлжтай бусдынхаа зөв одоо үлгэр дүүрэлттэй байлгах юмсан гэдэг ийм одоо зорилттой явж идэг. Цадхал маань гайгүй болоод их юм бол мэдээж гадагшаа дотгошоо одоо олон ийм фестивалуудад оролцох урилгууд байгаа гэдэгтэй тийм. Гадна дотныхоо бас энэ ижил сонирхолтой энэ клубүүдтэйгээ хамтарч ажиллах зөндөө олон ажлууд бий л дээ. Тэрийг л үргэлжлүүлээд тийм дээ. このクラブのこれからの活動目標などについて教えてください。 За манай клубийн хувьд мэдээж клубийн гишүүдийг маш олон болгох тийм ээ. Одоо зөв хандлагатай зөв залуусыг нэгтгэх. Манай клубт чинь зөвхөн ингээд нэг хүмүүс болохтой бол нэг завтаач гэдэг юм уу те нэг тийм хүмүүс л мэцэг лундагч ойлголттой байдаг нэг рок сонсдог ч юм уу. Тийм бол биш манай клубт болохоор ерөөсөө хоолч өнгөлөгчтэй улс төрийн ажилтан сэтгүүлч ингээд одоо жишээ нь зураач шивэсчүүд юм ингээд чиглэлийн хүмүүс байдаг. Энэ олон чадвартай хүмүүсийн нэглийг улам гоё хүчтэй болгох, Монголын хөгжилт гоё бяцхан ч гэсэн нэмэр болох тийм ээ. Ийм том одоо зорилттой явдаг. Гол зорилго маань. Тэгээд дээрэс нь манай клубийн гол зохион байгуулалт талын хэсэг одоо олон улсын Азийн том наадмаа Аздаа биш бүр дэлхийд бүр ингээд ивент болгож хүн бүхэн ирдэг болох тийм одоо наадмын хэмжээнд авах тийм том зорилготой явж байгаа. Конкайの番組ではモンゴルのチョッパーライターたちのチョッパークラブについてご紹介しました。いかがでしたか。皆さん番組についてご見ご感想があればこちらの宛先までメールを寄せてください。それでは次回の番組までさよなら。